намайг 10 дэх нөмрөд ирдэг. Нийт тээвчтэй Монгол улс автоеврын 100 жилийн баярын мэнд хүргье. Би 1981 онд Улсаагийн Батлангамлагт жолоочны мэргэжлээс биш. 1981 онд Эрдэнэтийн хилийн зэргийн Ноёл 2 дугаар цэрэг алуу хаасаа одоо 44 жил удаа машин барьж байна. Би цэрэг алуу хаагаад нэгдсэн эмнэлэгт Ноёл урын жолооч хийгээд дараа нь Бараа газрын жолооч 90 онд хөвчл тарах хилийн зэргийн Ноёл 245 дугаар ангид хараалын дарах Лятварнда бат ярин боловсон хүчин хожиж энквад идэх хүн байж хат. Одоо намайг ингээд ажил авчаасаа 1992 оноос 93 онд Алтай Тавбанбаа гэдэг нэгдүгээр хилийн багнаас Шарав зүрийн 1300 гаруй км газар бид алуу өргөсөж байлаа. Дараа нь 2000 онд зээл зунгуул машин авч ангийн цэрэг хангалт, төш мод, цэрэг татлал зэрэг ажлуудад засварлтгүй явж байлаа. Нийт энэ тээвэр зээл зунгуул машин барьж байхдаа 2,580,000 тонн км ачаа тээвэрлсэн байдаг. Урдан машин сольж ажиллаж байхдаа олон сайхан жолоочтой мөр зэрэгсэн ажиллаж байлаа. Жишээлбэл одоо Ахлалч Батхуу байна, Баян Дэлгэр байна, Баттбаяр байна, Жансранжоо, Дингийн Чимбат, Батхан Сүрэн Сэмжид тэгээд одоо олон сайхан жолоочтой мөр зэрэгсэн ажиллаж байснаа би баяртай өгдөг юм аа. Тээвэрийн 100 жил өдөр өндөр амжилт гаргаж та бүхэндээ эрүүлэг сайн сайхан мэгдэх хүсэн ёроё. За надыг Шараа Өгтэй Батбаяр гэдэг 1988 онд анх Хэдийн цэрэгт жолооны хөрс 9-ээс хойш одоо ингээд өдөр хүртэл 36 жил жолооны хөрдөндөөс буухгүйгээр жолоо мөшгөж байна. Тэгээд Монгол улс автоеврын салбарын өсөх хөгжсөний 100 жилийн баярын мэндийг нийт жолоочтой хүргье. Миний үед жолооч гэдэг нэг мэргэжил гэж үздэг байсан. Тэгээд 6 сар машиныг детальчлан зааж жолооч болгодог байлаа. 1999 оноос ангийн зэвсгэл техникийн албанд 69-ийн жолоочоор нэг 2 жил ажилласан. Энэ хугацаанд манай Килин Бэхмөрнгийн заставын цагаан тэнгийн харуулаас Эренуурын заставын харуулсны харуул хүртэл ийм хариуцсан хэсэгтэй байсан. Манай 10 заставтай Килин жаш гардаг 269-тай тэгээ Килийн алуутайны дараагийн машин барьж тэнд 2 жилийн хугацаанд ажиллаж ирсэн. Дараа нь зээл 130 машин барьж нэг 8 жил ажилласан. Энэ хугацаанд яг Килийн заставуудын аж ахуй төгсөл үйлдвэрлэлийн бэлтгэл ангийн төвийн нөөцлөлөө цэрэг татлах тиймэрхүү ажлуудыг хийдэг байлаа. 28 жил ажилласны дараа энгийн газар одоо бас 10 хэдэн жил ингээд хуваараа янз бүрийн ажил хийгээ явж байна. Гэхдээ дандаа жолоочоор ажиллаж байгаа. Энэ хугацаанд хамт ажиллаж исэн нийт тээвэрчдийн баярын мэндийг зам барыг нэвтрүүлэгт оролцож хүчин ажиллаж исэн техникчдаа нь ярьж хөрж байгаадаа маш их баяртай байна. Намайг Дүүрж Өгт Алтан гэдэг автоеврын байгууллага үүсч өгсөний 100 жил замд гарыг гэсэн нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Ингээд нийт Ахмад тээвэрчид ангийн тэтгэврт гарсан UV-ийн хүмүүс болон одоо ажиллаж байгаа залуучууд бөгөөд нийт тээвэрчдтэй энэ тээвэрчдийн баярын 100 жилийн баярын мэндийг хүргье. 100 жил болж байгаа ийм нэвтрүүлэг хийж байгаа. Одоо Батэрдэн дарагдаа баярлалаа. Тэгээ хотоос ирсэн техникийн дарга Юнгэрэлдээ турнда хорондоод баярлалаа. 84 онд жолооч болсон би. 84 онд жолооч болоод Цэрэнбаян цэрэг алуу хаагаад тэнд ГАЗ 66 машин зээд ангийн захирагчийг 69 барьж ирсэн. Улсын асрамжийн газар гэдэг. Аймгийн асрамжийн газар жолооч. Дараа нь эмнэлэгч жолооч. Эмнэлэгч жолооч хийгээд. Тэгээд чамны шиний нэгдэл нуруу даргын жолооч хий харна. Тэгээд 93 онд Тэгвэрзэн 45 дугаар анги жолоочоор ороод Бөхмөрний застав тэгээд энэ хайрхны застав ажиллаж байгаад ангийн төв дээр орж ирсэн. Ангийн төв дээр орж ирэнгүүтээ шууд 69 гэдэг машин авсан. Тагнуулын 69 авсан. Тагнуулын 69 гэдэг машин аваад ажиллаж байгаад 66 гэдэг машин авлаа. 1871 гэдэг машин аваад тэрүүгээр ангид яг 66 байшаар байгаад тэтгэвртээ гарсан. Нийт 25 жил автоеврын байгууллага жолооны ард тул ирсэн. Одоо 42 жил ажиллаж байна. Одоо хүртэл одоо бас нэг хотооронд нэг явдаг тийм машинтай 5 тонны машинтай ажил үүрэг гүйцэтгээд ингээд ачаавараа гэдэг ингээд зүгээр байхгүй ингээд өдөө хүртэл явж байгаа. Нийт одоо ангийнхаа бүх тээвэрч залуучууд бол UV-ийн ажиллаж байсан Ахмад гэж UV-ийн дарга нар анги байгуулагчны 50 жилийн
тээврийн байгууллага автоэврийн 100 жилийн наад баярын мэндийг хүргэе. Энэ шаардлага минь элзийтэй хохолтгоо гэж бүх жолооч нар тээвртээ уриалж хэлье. За, би Сэтгэн Отгонсор гэж хүн байна. 83 онд 10 дугаар анги төгсөөд 107-д Батлан хоолойн 107 дугаар ангид жолоочоор нэгж суралцаад, жолооч болоод Өвөн баян жолоочоор очоод энд ороод эвлэхэнэ тээврийн тэрэг ажилласан. Би бол удмын жолооч, манай шатхан тээврийн баазад Сайтенберг гэдэг 40 жолооч байсан, цэцчээр ажилласан насаараа манай удмаар ер нь залуучууд жолоочлаа асуусан. Би тэргээс 86 онд халагдчихээр цэцчээр баазад ороод аавынхаа цэцчээр авч байсан. Хадгалдан байсан цэцчээр аваад 95 он хүртэл цэцчээр байж байгаа. Хөвчл дараа тэгээд өвдөө цэцчээр авчаад 97 онд намайг ороход гөлгөө дараа мандалсан штаан дараа Баттэрн техник албан дараа байсан. Тэгээд жолоочоор орсон байсан. Тэгээд хөгжийн салаа үйсэн байгуулах гээд тийм юу албан байгуулагчаар болсон байсан. Тэгээд тэнд ахлагч тусны юмтай хамтарч өдөр хөгжмөг 97 онод хүүхд сургуулийн хүүхдүүдийг авч сургаад өнөөдөр 99 буц техник албан жолоочоор нэгдүгээр тастад алтан гинжээс 0025 гэдэг жарисыг авчаад тэнд 6 сар ажиллаад буц суурьж энэ баазаар 0.40 бааз 66-г авсан. Тэгмэн тээвэр хийж хугацаанд тэрэг татлаг болон нөөц дүлээ ажаа күнс бензин шатхан зэрэг нэгээс 4 тастаа хүртэл тээвэр хийж ясаа. Тэрэг хавртал тэрэг татлах намар өгдө тэрэг татлагын ажиллагаанд тогтмол оролцоосаа. Нөөц ажаахын ажил яг ямар хэрэгтэй тээвэр хэрэгтэй ямар ажиллагаанд бүгдийг хийж өөргөсч явсан. Эмнээ авсан гаяаш анил миний хамтны үр дүн болов гэж би бодлоо. Ардтаа миний арга ярихэндээ болно. Нийт хамт ажиллаж ясан найз нөхдөд чин сэтгэлээс баярлж явдгаа илэрхийлье. Өн тээвэрчин 100 жилийн тохож байгаа учраас бүх тээвэрчтэй алсын шат зам өлтөтэй ёроолыг дэвшүүлье.